Мэдээ үргэлжилж байна. Сүүлийн жилүүдэд хүүхдийн хөлийн ном үүсэхгүйгээс шалтгаалсан арцаг нурууны буруу хөгжилтэй хүүхэд нэмэгдэх хандлагатай байна. За энэ нь амархан бүдэрч унах, хөл дотгошоолох зэрэгээр илэрдэг тул эцэг эхчүүд хугацаа алдалгүй арга хэмжээ авах нь чухал байдаг байна. За хэрвээ хүндэрсэн тохиолдолд яс хадуулах хагалгаанд орох хүртэл эрсдэл үүсдэг болохыг мэргэжлийн эмчнэр анхааруулжээ. Зав яс гэдэг байгаа. Зав яс маань ингээ доош унчаад байгаа байхгүй. Одоо энэ хараа гар хург заа гიშгэр юм нэг. Одоо ингэ тэр хараа үүсэж байгаа ингэж очиж байгаа. Хараас харахад аяндаа ингэ дэлигээд орчих яс ургацсан юм шиг. Гол нь хүмүүс үзүүлэхдээ яс ургацсан байна гэдэг байхгүй. Хүүхдийн ном 5 нас хүртэл хөгждөг байна. За гэвч эцэгчүүд хүүхдээ бага алхуулах, байнга хөл нүцгэн явуулах, тохиромжгүй гутал сонгох зэрэгээс шалтгаалж буруу хөгждөг байна. За би 2 эрэгтэй хүүтэй тэгээд ер нь том хүү манаас хөлний хөгжил одоо ингээ бодохоор бас нөгөө бойтгийн айгу удаан өмсүүлснээс болоод тотгошоогоо байсан. Тэгээд одоо л насанд хүрсэн л те. Энэ баг хүүхд дээр бол одоо яг сая үзүүллээ. Тэгээд бас их гажиг мэдэгдэж байна. Тэгэхээр одоо яг багаас нь л ер нь засаж авах хэрэгтэй юм байна л гэж бодож байна. Тотгошоогоо илүү их ингээд номорцсон байгаа юм. Хүлд орохт нь одоо нөгөө бидний хэлдгээр ихэнх ээжүүд дамашкал гэдээ яриад байдаг шүү дээ. Тэр дамашкаг бол өмсүүлж байсан. Тэр нь хатан ултаа гутал өмсөх хэрэгтэй гэд яг зуны цагт бол сандал мэлээ өмсгөж байсан. Тэгээ гадуур зарж байгаа номтой боловч гутал гэдэг яг ясын дээр бүр согцлын хүүхдийн гутлуудыг манай гуталтачд оруулж ир зарж байна. Тэрнээсээ болоо нөгөө хүүхд нь шахаагаараа хөдлөхгүй, нумаа татахгүй, үйл ажиллагаа нь алдагдaltaй болцсон тийм хүүхдүүд. Тэр нэнээс болоо нөгөө жин юм таргалт болж байна. Сандал ширээгийн зөв зохицуулж өгөхгүй байна. Тэрнээс үүдээд толцсон асуудлууд үүсэж байна. Сэргээн засалт сургалт үйлдвэрлэлийн төв жилд 1500 бүтээгдэхүүн үйлдвэрлэлгээс 600 хүүхдийн номтой боловч байдаг гэнэ. За энэ хэрээр хүүхдийн хөлийн ном буруу хөгжих түгээмэл байгааг харж болохоор байна. За ийм эцэгчүүд хүүхдээ үлмий дээр нь сайн явуулах, олон төрлийн гутал өмсүүлэх зэрэгээр арга хэмжээ авч болохыг зөвлөж байсан юм а.